Миний хувьд одоо Сүбэдэ цэгийн сайтад ажиллаад жил гарны хугацаа өнгөрч байна. Яг парламентын сэтгүүлчээр ажиллаад бас жил гарсан болж байна. Яг энэ улс төрийн чиглэлээр мэргэшээгүй ч гэсэн яг практик дээр ингээд суралцаад явж байгаа. Яг практик дээр ингээд суралцаад явж байгаа хүний хувьд яг мэргэжлийн ийм сургалт зөвлөгөө маш их хэрэгтэй байдаг. Тэгээд анх удаага яг ийм сургалтанд хамрагдаад маш үр өгөөжтэй болж гин гэж харж байна. Яг мэргэжлийн тайлбаруудыг мэргэжлийн хүмүүсээс ингээд сонсоод ирэхээр бид нар яг парламентын үйл ажиллагааг зөв зүйтэйгээр одоо зөв дараалтайгаар иргэд үзэгчдтэй яаж хүргэх юм бэ? Ямар үнцгийг барьж, ямар талыг нь илүү ойлгуулах ёстой. Тэ иргэдтэй илүү одоо ойлгомжтой талаас нь хэрхэн яаж тайлбарлаж мэдээ сурвалжлахаа бэлтгэвэ гэдэг тал дээр маш үр өгөөжтэй сургалт болж байна гэж харж байна. Тэгээд цаашдаа бас одоо залуу сэтгүүлчдийгээ илүү энэ парламентын үйл ажиллагааг зөв зүйтэй хүргэхтэн чиглэсэн ийм сургалтуудыг тогтмол зохион байгуулж байгаасай гэж хүсэж байна. Миний хувьд ч гэсэн одоо яг энэ парламентд ажиллаад явахаар ойлгохгүй зүйлүүд байсан. Хуулийн нэр томьёонууд те илүү ийм ерөнхий ч юм уу эсвэл тэрэн дээр одоо бид нар яг энэ зүйлийг ойлгоод ирэхээрээ за хүмүүс яавал илүү ойлгомжтойхоо өөрөө би яг энэ зүйлийг бодлоо мэдсэн учраас өнцгөө харахад өөр өгөөжтэй. За тэгээд ямар процессуудыг ингэж даван туулж явдаг гэдгийг илүү ойлгоод тэрийг одоо за улсын хурлын гишүүний тэгвэл үүрэг юу вэ? Засгийн газрын үүрэг юу вэ? Тэ ингээд үүргүүдийг ер нь ялгаад за хууль тогтоох одоо ингээд гол үндсэн үүрэг нь байгаа штэ тэ. Тэгэхэд тэр хууль иргэдэд одоо яаж үйлчлэх ёстой юм? Тэр хуулийн одоо шалгуур юу вэ? Одоо жишээлбэл сайн хуультай ямар шалгууртай байх ёстой гэдгийг ойлгоод ирэхээр үзэгчдтэй хүргэх тал дээр илүү одоо энгийн ойлгомжтой хэлбэрээр хүргэхэд одоо зөв үнцгийг олж авахд илүү чухал үр нөлөөтэй байлаа гэж бодож байна.